За бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр 2 сарын 1-ний өдөр байна. Леви номны 16-аас 18 дугаар бүлгийг уншихад бэлэн болсон байна. За 16 дугаар бүлгээс эхлээд уншъя. Аароны 2 хүү мөнхийн эзний өмнө ойртон ирэх гэж байгаад нас барсны дараа мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь: "Чи ах Аарондоо энэ үгийг хэлсгүй. Миний сүмийн доторх хөшгөөр тусгаарсан онцгой ариун газарт чиний ах Аарон дуртай цагтаа орж ирв. Миний гэрээг агуулсан авдрын таг буюу цагаатгах тавцан руу дуртай үедээ ойртон ирж үл болно. Тэгвэл тэр амиа алдах юм. Учир нь гэвэл цагаатгах тавцан дээр өтгөн үйл манан хуралдах үед би тэрхүү үүлэн дотор хүрэлцэн ирж байх болно. Онцгой ариун газарт орж ирэхээс өмнө Аароны хийх ёстой зүйл гэвэл нэг бухан бэрууг гмийн өргөлд басхүү нэг хуцыг шатаах өргөлд өргөж байх ёстой. Тэр үедээ Аарон нь майланган эдээр хийсэн ёслолын ариун хувцас болон мөн тийм эдээр хийсэн дотор өмд өмссөн байх ёстой. Тэр бас майланган эдээр хийсэн бүсээр өмсгөлөө бүслээд мөн тийм эдээр хийсэн тюрба малгай өмссөн байна. Ёслолын хувцсыг Аарон заавал усанд орсныхаа дараа өмснө. Мөн тэрээр Израилийн ард түмнээс 2 борлон ухныг гмийн өргөлд, нэг хуцыг шатаах өргөлд өргөхөөр сонгож авна. Улмаар Аарон өөрийнхөө гмийн өргөлд бухан бяраа өргөж, өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүсийг миний таалалд нийцгүйц болгоно. Дараа нь тэр 2 борлон ухныг мөнхийн эзэнтэй уулзах асар сумын үүдэн дээр буюу мөнхийн эзэн миний өмнө авчирна. Ингээд тэр 2 ухныг ялган салгаж, алийг нь мөнхийн эзэнд өргөх, алийг нь хот айлаас гадагш гарan хээр цөл рүү зөндөнд тавьж явуулахыг шийдэхийн тулд шоо хайна. Мөнхийн эзэнд өргөхөөр шоонд буусан борлон ухныг Аарон нэдлаад гмийн өргөлд өргөж, харин Израилийн ард түмнийг миний таалалд нийцгүйц болгохын тулд сул тавьж явуулахаар шоонд буусан ухныг амьд хിവэр нь мөнхийн эзэн миний өмнө авчираад дараа нь хээр цөл рүү зүнд нь тавьж тууна. Аарон гмийн өргөлд өргөх бухан бэрөөг авчираад өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ миний таалалд нийцгүйц болгохын тулд уг бэрөөг нэдлэнэ. Үүний дараа тэрвэр мөнхийн эзэн зориулсан сан тавих ширээ дээрээс модны цогсон цучил авч бойперт хийгээд тансаг үнэрт нунтаг сангаас 2 атгыг авч хөшгөөр тусгаарлагдсан мөнхийн эзэн миний онцгой ариун газарт орж болно. Улмаар анхлан үнэрт санга бойперт хийгээд мөнхийн эзний өмнө шатаана сан тавихад гарсан утаа нь миний гэрээг агуулсан авдрын таг буюу цагаатгах тавцан харагдахгүй болтон бүрхэн. Эсвэл Аарон цагаатгах тавцан харсан даруйда амиа алдах болно. Аарон үүний дараа нядалсан бухан бярууны туснаас аваад түүнд хуруугаа дүрж цагаатгах тавцангийн өмнө болон дээгүүр 7 удаа сэгсрэн цацна. Тэгээд Аарон хүмүүсийн гмийг цагаатгах өргөлийн борлон ухныг нэдлэн цусыг нь хөшгөөр тусгаарлагдсан онцгой ариун газарт авч ороод бярууны цуснаас тэнд цацсныхаа нэгэн адилаар цагаатгах тавцангийн өмнө болон дээгүүр 7 удаа хуруугаараа сэгсрэн цацна. Израильчууд цээртэй болж миний хуулийг зөрчгөөс гадна бас олон янзын гим хийж байдаг. Надтай уулзах асар сүм нь тэдний оршин сууж буй хот айлын дунд, тэдний бозар байдлын дунд байдаг учраас миний асар сүм болон миний онцгой ариун газрыг заавал миний таалалд нийцгүйц болгож байх шаардлагатай. Аарон хөшгөөр тусгаарлагдсан онцгой ариун газарт орж ирээд өөрийнхөө болон гэр бүлийнхээ хүмүүс мөн Израилийн бүх ард түмнийг миний таалалд нийцгүйц болгох ажлыг дуустал нь асар сүмийн босхоор өөр хинч алхан орж болохгүй. Аарон онцгой ариун газраас гарч ирээд мөнхийн эзний өмнөх өргөлийн ширээ рүү очиж улмаар ширээг бас миний таалалд нийцгүйц болгоно. Үүнд Аарон өргөлийн бухан бэр болон борлон ухны цуснаас аваад ширээний 4 өнцгийн шогур дүрсэнд түрхэх ёстой. Улмаар тэрхүү цуснаас ширээ рүү 7 удаа хураагаараа сэгсрэн цацснаар уг ширээг Израилийн ард түмний бузар байдлаас ариутхан минийх болгоно.
Тиймээс Аарон нь онцгой ариун газар надтай уулзах асар сүм болов. Өргөлийн ширээг миний таалалд нийцгүүц болгосныхоо дараа хээр тавьж явуулах борлон ухныг миний өмнө авчирна. Тэр ухны толгой дээр Аарон 2 гараа тавихдаа Израилийн ард түмэнд байдаг бүх ёрын муу үйл, миний хуулийг зөрчсөн үйлдэл, хийсэн гмийг тоочин дурдаад бүх гмийг тэрхүү ухан дээр тохооно. Улмаар тэр ажлыг хийх үргийг урдаар авсан нэг хүн тэр ухныг цөл рүү тун аваачна. Тиймээс Израилийн ард түмний бүх гмийг бол борлон уханд тохоосны дараа ухныг хөнгөө цөл газар руу зайлуулан явуулна. Үүний дараа Аарон надтай уулзах асар сүмд дахин орж ирээд онцгой ариун газар руу орохдоо өмсч байсан ёслолын майлангуун хувцснуудыг тайлж тэнд нь орхиод минийх болгон дархалсан ариун газарт очиж бие угаагаад өөрийнхөө хувцсыг өмсч улмаар өөрийнхөө төлөө болон Израилийн ард түмний гмийн төлөө өргөх өргөлийг өргөж өөрийгөө болон тэднийг миний таалалд нийцхүйц болгоно. Гмийн өргөлд өргөсөн малын өөхийг Аарон өргөлийн ширээн дээр шатаах ёстой. Борлон ухныг хээр цөл рүү тууж аваачсан хүн буцаж ирээд хот айл руу орохоос өмнө өмсч байсан бүх хувцсаа болон бүх бие угаана. Гмийн өргөлд өргөсөн бухан бяруу болон борлон ухны цуснаас онцгой ариун газарт оруулан цацаж бүх хүнийг миний таалалд нийцхүүс болгосны дараа малын мах, арьс болон дотор эрэхтнүүдийг хот айлаас гадагш гарган галд шатаах хэрэгтэй. Энэ бүгдийг шатаасан хүн хот айл руу буцаж орохынхоо өмнө өмсч байсан бүх хувцсаа болон бүх бие угаана. Израильчууд та нар болон та нарын дунд амьдарч буй хариун төснүүд бүгд жил бүрийн 7 сарын 10-нд ууж идэх, ажил хийхээ бүтэн өдөр зогсоож байх нь үеийн үед дагаж мөрдөх хууль болно. Тэр өдөр та нарыг үлдэж хийсэн бүх гэмээс чинь ариутган миний таалалд нийцхүүц болгосон байх ёстой. Тиймээс та нар мөнхийн эзэн миний өмнө цэрэг үед тооцогдно. Тэр өдөр бол та нарын хувьд маш хүндэтгэлтэй амралтын өдөр. ертөнцийн эзний ариун өдөр болно. Тэр өдөр ажиллаж хийж болохгүй, хоолж идэж болохгүй. Энэ хуулийг үеийн үед дагаж мөрдөн. Эцэг өвгдөөсөө миний ажлыг хийхээр үе залгамжлан авч ёслол хийлгүүлээд тэрхүү ажил тохоонд амьлагдсан хүн буюу миний сүмийн тэргүүн зэрэгт ариун тушаалтан нь тэр өдөр бүхнийг миний таалалд нийцхүйц болгоно. Тэр хүн майланган нэхэмлэр хийсэн ёслолын ариун хувцсыг өмсөд сүмийн онцгой ариун газар надтай уулзах асар сүм өргөлийн ширээ, сүмийн ариун тушаалтнууд болон Израилийн бүх ард түмнийг миний таалалд нийцхүйц болгоно. Израилийн ард түмний гэмээс болоод тэднийг жилд нэг удаа тийхүү миний таалалд нийцхүйц болгож байх нь жилийн жилд үеийн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөх хууль болно гэв. Мойсеч бүгдийг мөнхийн эзний тушаасан ёсоор болгожээ. За үргэлжлүүлээд 17 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Аарон болон түүний хүүгүүд мөн Израилийн бүх ард түмэнд чи энэ үгийг хэлсгүй. Энэ бол мөнхийн эзний тушаал болоо. Хэрвээ хүн мөнхийн эзэн миний өмнө надтай уулзах асар сүмийн өмнө авчирч өргөх ёстой өхөр, хонь эсвэл ямааг асар сүмийн үүднээс өөр хан нэгтээ нэдлвал тэр хүн нь цус асгаруулсан гэмт хэрэг үйлцэнд тооцогдов. Миний сонгож авсан израильчүүдийн тооноос хасагдах ёстой. Израильчууд хээр очиж мал нэдлээд мөнхийн эзэнд өргөдөг байсан бол үүнээс хойш өргөлийн малыг мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдэн дээр сүмийн ариун тушаалтанд авчран өгч тэнд нь нэдлээд мөнхийн эзэнд эвийн өргөл болгон өргөж байх бол сүмийн ариун тушаалтан нь малын цусыг мөнхийн эзэнтэй уулзах асар сүмийн үүдэн дээрх өргөлийн ширээрөө цацаад өөхийг нь юу ч үлдээлгүй шатаа гал дээр өргөл болгон барьж мөнхийн эзний уур хилэн тайвшруулсан үнэрийг үнэртүүлэх болно. Үүнээс хойш Израилийн ард түмэн мөнхийн эзнээс урван хээр талд мал нэдэлж альбан савдагт өргөж үл болно. Израилийн ард түмэн энэ хуулийг үеийн үед дагаж мөрдөх ёстой. Тэдэнд бас энэ үгийг хэлсгүй. Израильчүүдийн дотроос хэн нэг нь эсвэл тэдний дунд амьдардаг хариуцсан хэн боловч шатаа хөргөл болон өөр ямар нэгэн өргөлийг мөнхийн эзэнд өргөхдөө асар сүмийн үүдэнд авчран зохих ёсоор нь өргөөгүй бол тэр хүнийг миний сонгож авсан ард түмэн болох израильчүүдийн тооноос хасч байх тун. Мөн үүнчлэн израильчүүдийн дотроос хэн нэг нь эсвэл тэдний дунд амьдардаг хариуцсан хэн боловч малын цус идвэл би тэр хүний эсрэг зогсон
түүнийг Израильчүүдийн тооноос хасах болно. Учир нь гэвэл аливаа амьтны амь нь цусандаа байдаг. Тиймээс та нар малын цусыг миний хэлсэн ёсоор зөвхөн үргэлийн ширээн дээр асгаруулснаар миний таалалд нийцгүйч болно. Нэгэнт цус бол амьтны амь учраас хүн зөвхөн цусаар л өөрийгөө миний таалалд нийцгүйч болгодог болоо. Тиймээс би Израильчуудад хандан энэ үгийг хэлж байна. Та нар болон та нарын дунд оршин сууж буй харийн хүмүүсээс хэн боловч малын цус идэж үл болно. Израильчүүдийн дотроос хэн нэгэн нь эсвэл тэдний дунд сууж буй харийн хүн нь цээргүй амьтан юм уу, шувуу ангасныхаа дараа махыг нь идэхээс өмнө заавал цусыг нь газар асгаад дээрээс нь шороогоор болж байна. Учир нь гэвэл ямар ч амьтны амь цусандаа байдаг. Тиймээс би Израильчуудад хэлэхдээ ямар ч амьтны амь цусандаа байдаг учраас амьтны цусыг бүү идэж багтав. Цус идсэн хүнийг би өөрийн хүний тооноос хасна гэж хэлсэн билээ. Хэрвээ өөрөө өгсөн юм уу хээрийн араатанд бариулсан амьтны махыг Израильчүүдийн дотроос хэн нэгэн нь эсвэл тэдний дунд сууж буй харийн хүнээс хэн боловч эдсэн цагтаа цээртэй болно. Тийм хүн бүх хувцас угааж усанд ороод тэр өдрийнхөө оройн хүртэл цээртэй тооцогдно. Харин тэр хүн хувцас угааж усанд орохгүй бол үүнийхөө үр дагаврыг өөрөө хүртэх болно гэв. За үргэлжлүүлээд 18 дугаар бүлгийг уншийе. Мөнхийн эзэн Мойсед хэлсэн нь Израилийн ард түмэнд хандан чи энэ үгийг хэлсгүй. Би бол мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь болоо. Та нар нэгэн цагт Египтчүүдийн дунд амьдарч байсан боловч тэр үндэстний үйлдэн хийдэг бузар булай зан үлийг даган дуурайж үл болно. Би та нарыг Хинaan оронд аваачин сууршуулахад басгүй тэр нутгийнхны хууль дүрм, ёс заншлыг дагаж үл болно. Та нар зөвхөн миний тогтоосон хууль, миний шийдсэн бүхнийг дагаж мэдцгөх болно. Учир нь гэвэл би мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь болоо. Тийм учраас та нар миний тогтоосон хуулийг даган, миний шийдсэн бүхнийг мөрдөж байвал амьд явах болно. Би бол мөнхийн эзэн билээ. Та нарын дотроос хэн боловч ойрын садан төрөлтөөгөө хавтаж үл болно. Би бол мөнхийн эзэн билээ. Хүн ихтэйгээ хавтан эцгээгээ гутамшигт унгаж үл болно. Тийхүү эхийгээ бас гутамшигт бүү унгахтун. Мөн түншлэн эцгийнхээ аль нэгэн эхнэртэй хавтан түүнийг гутамшигт унгаж үл болно. Энэ нь эцгийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдсэн завхай зайдан үйл явдал мөн. Хүн төрсөн эгч болон бүсгүй дүүтэйгээ хавтаж үл болно. Мөн нэг өрх гэр гал оломтод төрсөн эсгээс нь үл хамааран төрсөн эцгийнхээ эхнэрийн юм уу? Төрсөн эхийнхээ нөхрийн охинтой хавтаж үл болно. Хүн ач охинтойгоо хавтаж үл болно. Ингэснээрээ хүн өөрийнхөө эсрэг гэмт хэрэг үйлдэн завхаарч байна. Хүн эцгийнхээ эхнэрийн дагуур охинтой хавтаж үл болно. Учир нь гэвэл тийм бүсгүй чиний охин дүү юм уу, эгч мөн. Хүн аваг эгчтэйгээ хавтаж үл болно. Учир нь гэвэл тэр бол эцгийн чинь хамгийн ойр төрлийн хүн мөн. Хүн нагц эгчтэйгээ хавтаж үл болно. Учир нь гэвэл тэр эхийн чинь хамгийн ойр төрлийн хүн мөн. Хүн аваг ахынхан эхнэртэй хавтаж үл болно. Ингэснээрээ хүн аваг ахынхан эсрэг гэмт хэрэг үйлдэн завхаарч байна. Учир нь гэвэл тэр эмэгтэй эцгийн чинь ойр төрлийн хүн мөн. Хүн бэртэйгээ хавтаж үл болно. Тэр бүсгүй нэгэнт хүүгийн чинь эхнэр учраас түүний эсрэг гэмт хэрэг үйлдэн завхаарч үл болно. Хүн өөрийн ах болон дүүгийнхээ эхнэртэй ойртож үл болно. Учир нь гэвэл энэ нь ах дүүгийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэн завхаарсан явдал юм аа. Хүн ямар нэгэн эмэгтэйтэй хавцсныхаа дараа түүний охин болон ач охинтой нь хавтаж үл болно. Учир нь гэвэл тэр эмэгтэй нэгэнт чиний ойр дотны хүн болсон учраас энэ нь бузар улаан үйл явдал болно. Хүн эхнэрээ амьд байхад нь түүний эгч юм уу бүсгүйдүүтэй гэрлэж тийхүү эгчийг нь амьд байхад түүний эсрэг гэмт хэрэг үйлдэн завхаарж үл болно. Эмэгтэй хүнийг сарын тэмдэгтээ байгаа цээртэй үед нь түүнтэй хавтаж үл болно. Хүн бусдын эхнэртэй ойртож үл болно. Ингэснээрээ хүн түүнээс болоод өөрийгөө бузарлана. Мүлээх бурханд үр хүүхдтэй өргөл болгон шатааж үл болно. Ингэснээрээ хүн ертөнцийн эзнийхээ нэрийг басамжилж байна. Би бол мөнхийн эзэн билээ. Эр хүн өөр эр хүнтэй эм хүний адилаар хавтаж үл болно. Энэ нь жигшүүртэй бузар үйл мөн. Эр хүн эм амьтантай хавтан өөрийгөө бузарлаж үл болно. Мөн эм хүн эр амьтантай хавтаж үл болно.
Энэ нь садар самун гаж бүрүү үйл мөн. Дээр дооцсон зүйлүүдийн аль нэгийг хүн үйлдэн хийж өөрийгөө бузарлаж үл болно. Учир нь өмнөх замаас чинь миний зайлуулан өгчгүй тэр үндэстнүүд энэ бүх гмийг үйлдэн өөрсдийгөө бузарлаж хайсан болов. Түүнээс болоод тэдний оршин суугаа газар нутг нь хүртэл бузар болсон билээ. Би тэднийг тийм бузар гим хийснийхэн төлөө газар нутгийг нь хараасан учраас одоо оршин суудаг газар нутг нь хүмүүсээ бүүлжин гаргах болно. Харин та нар болон та нарын дунд сууж буй хариу үндэстнүүд зөвхөн миний шийдсэн бүхнийг дагаж, миний тогтоосон хуулиар амьдарч, тэр бүх бузар булаа ямыг үйлдэж хийлгүй явах хэрэгтэй. Учир нь та нарыг очихоос өмнө тэнд амьдарч байсан үндэстнүүд энэхүү бузар булаа болгоныг үйлдэн хийж газар нутгаа бузарлаж хайсан юм. Газар нутг нь хүртэл тэр байдлыг үл төвчин урдын тэр олон үндэстнүүдийг бүүлжин гаргасан бол та нар бас тийхүү тэр газар нутгийг бузарлал мөн адил бүүлжин гаргах болно. Дээр тооцсон бузар үйлүүдийн аль нэгийг хийсэн хүн ертөнцийн эзний хүн биш болсонд тооцогдно. Тиймээс зөвхөн миний тушаалыг л дагаж багт. Та нарыг очихоос өмнө тэр нутагт өөр үндэстнүүдийн даган мөрдөж буй тэр олон бузар булаа зан занжлаас алийг нь хизээж бүү дагагт. Тийм ёс заншлаар өөрсдийгөө хизээж бүү бузарлагт. Би бол мөнхийн эзэн, ертөнцийн эзэн чинь билээ